Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн богино болон урт хугацааны төлөвийг та ямар байдлаар харж байна вэ? Good morning, April. Good morning, Paul. Өглөөний мэнд Габриэл, Пол намайг өршөнд баярлаа. Яг харахгүй энэ асуудал анхаарлын төвтэй байна. Венесуэл нөхцөл байдал богино хугацаанд хаашаа ирэх нь үнэхээр тодорхойгүй. How stable, how transition would look like. Улс орны хэн удирдах байдал тогтворж явах хэсэг, шилжилт хэрхэн явагдах вэ гэж зэрэг нь бүгд л тодорхой болсон. Энэ бүхэн газрын тосны зах зээл нөлөөгөө үзүүлнэ. Венесуэлийн 300 тэрбум баррел газрын тосны асар их нөөц боломжийг зах зээл нийлүүлэхийн тулд доктортой засаглалаас гадна гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ утгаараа богино хугацаанд тус улсад нийлүүлэлтийн тасалдал үүсэх магадaltaй гэж тооцож байна. Харин урт хугацаанд байдал эргээр эргвэл Венесуэлийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх боломжтой. Гэхдээ энэ нь ганц 2 жилийн асуудал биш. Миний тодорхойлолоор 5-8 жилийн дараа Венесуэлийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа эрчимжиж эхэлнэ гэж бодож байна. Таны дурдсанчлан энэ нь Америк нэгдсэн улсын томоохон газрын тосны компаниудад ч хамаатай. Дональд Трампын зорилгыг дэмжих үүднээс Венесуэлд хөрөнгө оруулалт хийх хэсэг нь сонирхолтой байна. Газрын тосны үн харьцангуй буурсан байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулах эрсдэлтэй байгаа энэ үед нөхцөл байдлыг та ямар байдлаар үнэлж байна вэ? Оновчтой үнцэг байна. Өнөө үед дэлхийд дахинд газрын тосны хит нийлүүлэлт үүсэж 2026 онд үнэн нь буурах хандлагатай байна. Орос Украин хоорондын их тайвны хилцээр байгуулах магадлал бий болсноор үн буурах бас нэг шалтгаан болсон. Үүний улмаас эх хэдэн 7 хоног саруудад үнэн нь $50 доош унах бүрэн бололцоотой. Энэ нөхцөлд олон улсын газрын тосны компаниуд хөрөнгө оруулалт хийхдээ маш болгоомжтой хандах нь тодорхой. Ялангуяа Венесуэл шиг улс орнууд. Учир нь одоогоор Венесуэлийн дотоод доктортой байдал эрсдэлтэй байгаа нь газрын тосны үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл хэвээр байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдал өнөөдөр маш ихээр нөлөөлж байгаа. Мэдээж бүх газрын тосны шин чанараар харилцан адилгүй байдаг. Жишээлбэл Венесуэлийн газрын тос хамаагүй өтгөн бүтцтэй, бүхрийн агуулмж өндөртэй. Харин Мексикийн булангийн үйлдвэрүүд энэ төрлийн нефтийг боловсруулахаар тохирсон. Тэгэхээр энэ тал дээр ямар давуу талууд байгаа бол магадгүй зардал бууруулахад нөлөөлөх үү? Энэ асуудлын хоёр дахь гол элемент гэж харж байна. Венесуэлийн түүхий газрын тос томоохон онцлогтой. Тухайлбал маш өтгөн бүтцтэй. Америкийн боловсруулах үйлдвэрүүд энэ төрлийн түүхийдийг боловсруулахад тун тохиромжтой. Өтгөн бүтцтэй газрын тос үйлдвэрлэх хэд хэдэн орн байдаг. Үүний нэг нь Венесуэл, мөн Канада, Мексик, Колумб, Эквадор багтдаг. Харин сүүлийн үед Мексик, Колумб болон Эквадорын үйлдвэрлэл хэмжээтэй буурч байгаа. Канадын экспорт Америкээс илүүтэй Азийн орнууд руу чиглэж байна. Тэгэхээр Мексикийн болондох Америкийн боловсруулах систем өтгөн бүтцтэй газрын тосоо хаанаас авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Венесуэлийн түүхий газрын тос энэ асуудлыг шийдэх төгс шийдэл болж таарна. Тэр талаас нь харах юм бол илүү утга учиртай. Сүүлийн эдийн сард Chevron компанид олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд Венесуэлээс Америк нэгдсэн улс руу өдөртөө ойролцоогоор 200 мянган баррел түүхий нефт нийлүүлж эхэлсэн. Цаашдаа энэ хэмжээ хурдтай өсөд явах нь цаг хугацааны л асуудал. Венесуэлийн газрын тосны нөөцөд зөвхөн Америк нэгдсэн улсын компаниуд санаарахад байгаа хэрэг бас биш л дээ. Тэнд үйл ажиллагаа явуулж буй Испани, Итали, Франц компаниуд болон хятад хөрөнгө оруулагчид мөн сонирхож байгаа. Тэгвэл Америк нэгдсэн улсын хүлээн зөвшөөрсөн засгийн газартай хамтран ажиллаад явна гэвэл түншлэлийн төлөвийг та хэрхэн харж байна вэ? That is another great question, and the problem here is that Сонирхолтой асуулт байна. Олон улсын компаниудыг татахын тулд юун төрөнд хөрөнгө оруулалтаар цангаж байдаг Венесуэлийн газрын тосны дэд бүтцийг сайжруулах асуудлыг шийдэх шаардлагатай. Мөн Венесуэл мэргэжсэн ажиллах хүчний хомсдол гэх мэт асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Европ, Америк тэр бүхэл хэдтийн компаниуд хүртэл Венесуэлийн нөхцөл байдал бүрэн тогтворж явах хүртэл буцаж очихоор яарахгүй гэдэгт итгэлтэй хэлж болно. Гэхдээ хэдтийн компаниудын хувьд асуудал арай яригтай. Учир нь хэдтийн засгийн газрын зүгээс Венесуэлд их хэмжээний зээл олгож ирсэнтэй холбоотой тэнд компаниуд гацаанд орсон. Венесуэлийн холбогддог түүхий газрын тосны
орлогын нэгэн хэсгээр тэрхүү зээлийг төлөхөд ашигладаг. Тэгэхээр одоо тэр их зээлийг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж хэрэг Хятадын тал энэхүү зээлийн санхүүжилт зүгээр л замхран арилгахыг хараад суухгүй л байна. Ойрын өдрүүдэд юм уу эх 7 хоногдод яаралтай шийдвэрлэгдэх ёстой асуулт дагуулж байгаа сорилт бол энэ. Таны түрүүнд дурдсанчлан Венесуэлд хийх Америк нэгдсэн улсын компаниудын хөрөнгө оруулалтын талаар асуумаар байна. Тус улсад бизнес нь ашигтай байх үгүйгээс үл хамааран Дональд Трампын засаг захиргаа компаниудыг шахаж магадгүй гэж та харж байна уу? Америк нэгдсэн улсын газар нутгийн компаниуд Венесуэлд их хэмжээгээр хөрөнгө оруулна гэсэн Дональд Трампын өчигдрийн мэдээллийг сонсоод би хувьдаа нэлээд гайхсан. Гэтэл яг албан ёсоор Америкийн газар нутгийн компаниудын байр суурийг сонсоогүй. Рожер Браунаслав тим юм дуулдаггүй л байгаа. Exxon Mobil-ийн Barrett эсвэл ConocoPhillips компани ч мэдээлэл хийгээгүй байгаа шүү дээ. Дональд Трампын мэдээллийн дараа тэднийг гарч ирээд тийм ээ бид тэнд байх болно. Бид зөвлөлт нэгцэн хөрөнгө оруулахаар болсон гэд хэлхийг нь хүлээж л байлаа. Харин тэд нэг ч үг дуураагүй байгаа нь өөрөө анхааруулах тохио. Энд нэг зүйлийг мартаж болохгүй. Эдгээр нь бүгдээрээ Америк компаниуд мөн боловч ашгаа хувьцаа эзэмшигчдийн үн цэнэ хамгийн их байлгахыг зорддог хувийн компаниуд. Тиймээс тэд хөрөнгө оруулалтаа хаашаа хэрхэн чиглүүлэх шийдвэрээ зөвхөн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолд үндэслэн гаргах болно. Тиймээс надад бол анхааруулах л дохио болсон. Нилээд гайхсан да.